Хамтдаа яг 26 дахь видеоор орцгоё. Өндөр залбирал ба чөлөөлтийн залбирлагаа тэг сүнслэг цэвэрлэгээ хэрэгцээ байна. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Тэгээд хамтдаа санаа амтан залбирч байна. Тэг бүгдээр хамт яг залбир. Яг өнөөдөр яг хийх хөвгөл ямар хүмүүс онцгойлон залбирх вэ гэвэл яг өөрийн хүч чадлаар аливаа нэгэн зүйлсүүдийг хийгээд урагшаа явж байхад яг саад болж байгаа. Хийж байгаа зүйлс нэг бол бүтэхгүй байгаа нь буцаад яг сэтгэл зүйн төвшөнд буцаад ингээ бурхны үгийг сонсоод номлоо сонсч ал маргааш юм уу хэсэг хугацаанд дараа буцаад нөгөө нэг байдал руугаа орчоод чадлагүй мэд олчоод сулд ороо мэд орчоод сэтгэл зүйн дарамтанд ороод депрессэнд орох яг тэгдгээр сүнслэг зүйлс эсрэг бүгдээрээ хамтдаа чөлөөлөлт хийцгээе. Энэ юу гэвэл аливаа нэгэн байдлаар хүн өөрийнхөө амаараа ингээд за яста энэ байдлаас хизээж гарахгүй ч юм уу яг ингээд энэ байдалтай ингээд яваалах юм хизээ энийг дуусгах юм бэ хизээ ингэх юм бэ гэдэг одоо ингээд болсон явдлыг ярих нь өөр харин яг онцгой байдлаар шинэ зүйлсүүдийг онцгой байдлаар яадаг бол эдгээр зүйлсийг ингэж ярьж тэрнээс нь чөлөөлөгдөхгүй байхыг бас хүмүүс амаараа хүлээн зөвшөөрөөд муу сонс нүд талганы их боломжтой. Жишээлбэл одоо би ингээд зөндөө их авлаа тэгэл эцэст ингэж байдаг. Ер нь ч тэгэл хүн чинь угаасаа хизээч яг хүмүүс ингэж яасан ярихад ингээд залбирахгүй Библи уншихгүй байхаар яг залбирахгүй Библи уншихгүй байхаар ингээд угаасаа сэтгэл зүйн дарамт нөхөн ордгоо гэж ярихад энэ сүнслэг үг талх нээж орох ёсгүй. Сүнслэг дарамт орох ёсгүй. Зүгээр бохор байх хэвээр үг талх нээж болохгүй. Харин үг талх нээхээр яг муу сонсноо наалдаад дайраад хүн сэтгэл зүйн дарамтнаар сэтгэл зүйн хэцүү байдалд оролдог байна. Тэгэхээр тэр байдлаас гарахын тулд хүн яг чөлөөлөгдөх хэрэгцээтэй. Тэгэхээр бас өөр нөгөө байдлаар яг энэ байдлаар хизээ явах ингээл баг одоо ингээл төрснөөс хойш дандаа л зовлоо. Тэгэл энэ угаасаа ингээд энэ дэлхий тэр чигээр зовлон байдаг юм шүү. Юу ч болж исэн тэгэл юм тэгэл байж байгаа л асуудалтай. Хүн болгон асуудалтай. Гэтэ энэ асуудлуудад тэгээд асуудалтай тэр яг асуудлыг хүлээн зөвшөөрж байгаа юм л да. Бас энэ болохоор Паул өргөхс буюу энэ хавчлагаас өөр байгаа. Хавчлага гэдэг нь өөр ямар ч буруу зүйл гээгүй. Амар үе талга нэгийг хөөж хахад сайн мэдээ тунхлаад явж байгаа. Гаднаас харж байгаа хавчлага энэ бол биш. Энэнийг үл яриаггүй. Хавчлага бол байгаа газар нь байгаа. Одоо Христ итгэлээсээ болоод хүмүүс өнөөр итгэлээ нээлттэй ярьж чаддгүйгээсээ болоод хүмүүс яг тэр байдал тэр хавчлага дунд хүмүүс тэгэхээр явж явах боломжтой байгаа. Энэ болохоор нэг дайрал буюу угаасаа сэтгэл зүйн хувь нөгөөх ярьж байгаа зүйл нь сэтгэл зүйн хувьд угаасаа л асуудалтай. Хүн болгон л асуудалтай. Тэгэл одоо тэр асуудлаас тэгээд асуудалтай тэгэл асуудал дотор би бурхныг л таньж мэдчихээн бурхнад би инглээ тэглээ гэл хүмүүс ярьдаг. Тэгээ яг энэ ярианд юу гэвэл асуудлыг амьдралаа хүлээн зөвшөөрч байна. Байхыг хүлээн зөвшөөрч байна. Асуудал гэдэг бол одоо нэг зүйлс донд би юм сурлаа гэж байгаа шиг. Тэгээ бурхантай байхад асуудал дотор ч асуудал дотор биш ч хүн хизээж хүрвэл бурхан дотор юм сурж байдаг. Тэгэхээр яг тэр энэ open door буюу амаараа ингээд сүнслэг байдал дээр юм асуудал буюу хүнд хэцүү зүйлсүүдийг амьдралаа хүлээн зөвшөөрснөөс бүгдээрээ зөвшөөрсөн байдлуудаа хэрэгсэхгүй болгоё. Тэр яг Назарын Есүсийн нэрээр бүгдээр хамтдаа залбирая. Тэгэхээр болохоор нэг залбихгүй, Библи уншихгүй болохоор сүмд явахгүй болохоор би ингэж байгаа хүмүүсийг хүмүүс тэгдэг. Тэгэхээр би залбихгүй, сүмд явахгүй, Библи уншихгүй болохоор сэтгэл зүйн хувьд юм хэцүү байгаа гэж хүлээн зөвшөөрсөн тэр хүлээн зөвшөөрлөө хэрэгсэхгүй болгоё. Назарын Есүсийн нэрээр та санаа нэгдэж байна. Яг одоо би өөрөө амаараа нэг хүмүүс амаараа үе талхнаас нь бол та дагаад амаараа тунхлаарай. Яг одоо би өөрийнхөө амаараа сүнслэг үе таалгуудыг нээж боцорсноос нь дайрах эрхийг өгсөн. Тэр эрхийг Назарын Есүсийн нэрээр хэрэгсэхгүй болгож байна. Библи уншихгүй, залбихгүй, хүнд явахгүй болохоор депрессэнд ордог, сэтгэл зүйн дарамтанд ордог, хоосон болдог гэж болчихдог гэж хэлсэн. Тэр сүнслэг үе таалгадыг Назарын Есүсийн нэрээр хэрэгсэхгүй болгож байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр. Амен. Яг одоо
Энэ үе талгаар орж ирсэн бодорсонуудыг Назарын Есүс нэрээр надаас зайлцгаая гэж шааж байна. Цэвэрлж байна. Хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. За бас хоёр дахь үг талга нэх боломжтой. Би өөрийнхөө амаараа хүлээн зөвшөөрсөн хүн болгон асуудалтай. Би ч асуудалтай гэж хүлээн зөвшөөрсөн тэр зүйлсүүдийг Есүсийн нэрээр хэрэгсгүй болгож байна. Цэвэрлж байна. Асуудал үүсгэх зүйлсүүдийг өөрийнхөө амьдралд хүлээн зөвшөөрснөө ойлголоо. Асуудлуудыг өөрийнхөө амьдралд би дахиж хүлээн зөвшөөрөхгүй. Амаараа нээсэн үе таалгуудыг Назарын Есүс нэрээр би хааж байна. Цэвэрлж байна. Үгээр эдгээр хоёр үе таалгуудаар орж ирсэн бодор сүнснүүдийг зөрчилдрүүдийг наалтсан бие дотор орсон тэр бодор сүнсүүдийг Назарын Есүс нэр яг зайлцгааг гэж шааж байна. Яг сонсож байгаа хүмүүсээс яг зайл гэж шааж байна. Хөөн зайлуулж өөр дөр ингээд дараад бүгдээр цээжин дээр дараад надаас зайл гэж төгрөө хөөн зайлуулан гаргаж хайж би энэ дээр наалтсан байгаа. Тэр сонин мэдрүүлэн бодор сүнсүүд зайлцгааг гэж шааж байна. Назарын Есүс нэр зайлуулан гаргаж хайж байна. Дуухцсан байгаа тэр хардсан байгаа нуугдсан байгаа харддаг тэр бодор сүнсүүний бодорч төрүүдийг Назарын Есүс би хөөн зайлуулан гаргаж хайж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгааг гэж шааж байна. Назарын Есүс нэр зайлцгаа. Яг л зайл хөөн зайл гаргаж хайж байна. Бинээс ич зэгсрээд хаяараа энэ бол таа биш. Энэ ингээд байж байгаа л буцаа сэтгэл готрлын руу ороод байгаа тэр бодор сүнсүүдийг хөөн зайл гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Хөөн зайл зайл гэж шааж байна. Назарын Есүс зайлуулан гаргаж хайж цэвэрлж байна. Есүсээр цэвэрлж байна. Халелуя. Та санаа нэгэн залбирч байна. Халелуя. Рабашарабака сарарарара. Цэвэрлж байна. Есүсээр цэвэрлж байна. Хамтдаа санаа нэгдэж байна. Халелуя. Тэр анхаарлаа хандуулаарай. Ялангуяа сүнслэг чөлөөлтийг бас мэддэгчсэн. Зам эргэлзээ танд хүмүүсэд ингээд асуудал болсон гэдэг факт болсон явдлыг ярих нь. За өнөөдөр бас хүнд өдөр байлаа. Би өнөөдөр өчигдрөөр сэтгэл зүйн тийм жоохон дуртай биш байлаа гэдэг бол өнгөрсөн цаг өнөөдрийг яг одоо хүртэл болсон зүйлийг хүмүүс хуваалцаж байгаа. Харин тэрнээс гадуур хүн угаасаа л амьдрал асуудалтай шүү дээ. Тэгэл асуудал дотор бурхны таньж мэдж байна гэдэг чинь өнгөрсөнийг ярьсан одоог ярьж байна. Угаасаа л асуудал ирээдүгөө ч гэсэн үнцгнүүд ярьж байгаа. Асуудалтай гэж. Миний амьдрал асуудал тохиолдох бай, юуч бай. Ялва зүйлс гэж амаараа тунхлаад иш үзүүлээ. Ялангуяа энэ амаараа бид иш үзүүлэх ирээдүг бурхны дотор би залбирдаг ирээдүг гэж яхад энэ амаараа хүн нээгээд угаасаа л асуудалтай штэ гэж хэлснээрээ сүнслэг үе таалга нээх боломжтой. Сүнслэг бодор сүнс дайрах боломжийг өгчдөг. Тэр энэ байдлуудыг нээх амаараа тунхлах хэсгэмээ. Тэгээ би бас та бүдээс хувийн гэрчлэл ярихад за би нэг тийм амар тунхаа юм бол биш. Махлаг гизтэй, гиз үзээтэй. Тэгэхээр чи химийн жинд очихыг хүсэж байгаа. Та бүдээс санах үедээ залбирч өгөрөө намайг өрөөж өгөрөө. Тэгээд энэ гизтэй болонгууд ингээд нэг олон ах нартаа би нэг цуг сууж исэн л та. Бас Христ итгэдэг хүмүүс. Нэгэнд гэж чинь би сахартай болоо гэж хэлсэн чинь. Үгүй гэж. Гидтэй хүн чинь сахартай болдог гэж хэлсэн чинь. Бид гэр нүггүй би бол сахартай бишээ гэсэн. Сахартай болно доо гэх болохгүй л гэсэн. Гидтэй хүн чинь сахартай болдог шүү дээ. Тийм бохоо гэхдээ би болохгүй л гэсэн. Тэгээ юу гэвэл бид намаараа тэр хүний хэлж байгаа зүйлийг бид хүлээн зөвшөөрч болохгүй байхгүй. Яг тухайн өрөөндөөс гидтэй хүмүүс нь ихэнх сахартай надаас босдно. Бид нэр хүлээн зөвшөөрөөд тэр сахарны өвчин гэдэг зүйл надад байхгүй. Би нэг амаар хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Тэр хин нэг амаараа тэгж тунхлаж бид тэр хамгаална. Яг тэр шиг тэр хүн амаараа тунхлаад тэрээ би хүлээн зөвшөөрөхгүй ингээ байвал тэр надад халтахгүй. Бас яг тэр шиг хүн өөрийнхөө амаар асуудалтай штий.
одоо ингээд Библийг уншихгүй залбирахгүй болохоор угаасаа сэтгэл зүйн дарамтанд орно штэ гэд ирээдүгөө хүн зөвнөд байгаа байхгүй. Тэгж зөвгөнж болохгүй. Энэ сүнслэг үе талга нээх боломжтой. Тэгэхээр ийм амар ийм үе талга нээсэн бол бүгдээрээ тэр их хэрэгсэхгүй болохоор цэвэрлээрээ та бүгдийг үнэхээр эзэн бурхан өрөө залбирлуудаар дамжуулж бас олон хүмүүс босгон байгуулах гэж гэсэн баг өдөр болгоно нэг гişэн хүн намайг таньдаг хүмүүс залбирлалаар чинь дамжуулаад босгон байгуулж байгаас баярлалаа гэд урам зориг өгч байгаа та бүдтэй баярлалаа. Та бүгд намайгаас олон сонсож байгаа юм байна. Энэ бол яг бурхан өөрөө удирдах хийж байгаа. Би бол нэг яг хийхээр төлөвлөг байгаад бурхан өөрөө нэг удирдах хийж байгаа. Хийсэн зүйлс юм аа. Тэгэхээр бурхан бүх алдарн байг. Энэ бурханы хийж байгаа зүйлсд баяр хөөртэйгээр итгэмжтэйгээр урагшаа үйлчлэх нь миний хувьд үгүй туйлын зарлах юм аа. Тэгэд бас ормын өгөө гэж бас байнга бичиж урамшуулж байгаа та бүдтэй баярлалаа. Тэгээ хүн болгоныг бурхан өрөөг тэгээд бараг дараагийн бичлэгүүд орхолноо. Энэ бичлэгэн дээр нь бас маргаашаас чухал номлол орхолноо. Хүн болгоныг эзэн бурхан өрөөг холтгой. Есүсийн нэрээр өрөөнд залбирч. Амен. Сүнслэг чөлөөлөлтөөр энэхүү яг сэтгэл зүйн дарамттай холбоотой зүйлс байх юм бол энэ залбирлыг дахиад сонсоод дахиад чөлөөлөлтөөр яг тэр залбирлын хэсгийг нь давхар ухрааж агаад сонсоод бас чөлөөлтөд сайн гэрээ энэ зүйлийг яг мундагдаа биш зүгээр яг амьдрал маань тохиолдсон зүйл болохоор нэг хаваалцаа та бүдтэй ч нэг залбирлыг дахиж сонсороо гэж та бүд хэрөөж Есүс нэрээр залбирч байна.